Тийм ажилласан байдал тодорхой иргэний хэрэглийг за сууч. За шүүх хуралдааны нийтлэг журмыг танилцуулъя. Шүүх хуралдааны оролцогч шүүхэд хандаж тайлбар мэдүүлэг өгөх, хүүх хэлэхдээ суудлаасаа босно. Шүүх хуралдааны оролцогчид гар утасныхаа дууг унтраана. Шүүх хуралдааны оролцогч шүүхэд хандаж үг хэлэх, тайлбар мэдүүлэг өгөхдөө суудлаасаа босно, толгой дохгүй, дохой зангаа хэрэглэхгүй үгээр хариулна. За нэхэмжлэгч босчих. За. Биеийн байцаалтай танилцъя. Хаанхан үнцэн яриад бай, хаан төрсөн хүн бэ? Би Сүхбаатар аймгийн Халзан сумын төрсөн. За, Халзан сумын үнцэн яриад хэдэн он төрсөн? 68 оны 12 сар төрсөн. За, 68 оны 12 сарын хэдэн төрсөн? 4 төрсөн. За. Эмэгтэй ясанц? Дарин боловсрал бүрэн дунд. Хэддүгээр анги? 8 дугаар анги төрсөн. За, бүрэн бус дунд боловсралтай. Мэргэжил байна уу? Мэргэжил байхгүй, саалчин хийжсэн. За, ам бүл хэдүүлээ амьдардаг? Ам бүл гуруула нөхөртэйгөө хүүхдтэйгээ ам. За, хаана оршин сууж байна одоо? Одоо энэ баруун уртад хайлс дүүдэнд мал марж байгаа. За, хуваараа мал аж ахуй эрхэлдэг юм уу? Тий, хуваараа мал. За, оршин суугаа аяга л дээ. Энэ зүүнтэй хөөрөө удаг. Одоо тэнд Баруун сумын хэдвэр баг? 9-р баг. За. Тий. Хөөврөө ходог гэдэг нэртэй газар юм уу? За. Тэнд мал малж байгаа. За. Ургийн аваг юу вэ? Ургийн аваг Баттар Лосон таш өөлд. Нөгөө иргэний үнэмлэхэн дээр бичигдсэн дээд аваг чи юу вэ? Дээд аваг өөлд гэж байна. За, эцгийн нэр? Лосон таш Бат. Өөрийн чинь нэр? Болор цэцэг. За, суучих. За, шүүх хуралдааны бүрэлдэхүүн оролцогчийг зарлая. Өнөөдрийн иргэний шүүх хуралдааныг Сүхбаатар аймаг Тусам дундын анхан шатны шүүхийн шүүгч Болормоо бий даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Жамин Доржиг оролцуулан хийж гэн. Бүрэлдэхүүн оролцогчдоос хуулийн заасан үндслээр татгалзах хүн байна уу? За, босч байгаад хариулъя. Үгүй. За, хэргийн оролцогчийн эрх үүргийг тайлбарлая. Өнөөдрийн шүүх хуралдаанд ил болор цэцэг нэхэмжлэгчээр оролцож байна. Нэхэмжлэгч хүн бол өөрийнхөө шүүхт гаргасан нэхэмжлийн шаардлага дэмжих, өөрчлөх, татгалзах, ихсгэх, багасгах эрхтэй. Мөн шүүх хуралдааны бүрэлдэхүүн оролцогчтой хуулийн заасан үндслээр татгалзах, шүүхэд хандаж санал хүсэл тавих, нотлох баримт гаргаж өгөх, шүүхэд үнэн зөв тайлбар мэдүүлэг өгөх, нотлох баримтыг шинжилэн судлахад оролцох, шүүхээс гарах шийдвэрийг эс зөвшөөрвөл давзаалтах гомдол гаргах, шүүхийн шийдвэрийг өөрсдийн биеэр хүлээж авах үүрэгтэй. Эрх үүргээ ойлгосноо? Ойлгосон. За, шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнө шүүхэд хандаж гаргаж өгөх бичгийн нотлох баримт байна уу? Санал хүсэл байна уу? Байхгүй. За, байхгүй бол нэхэмжлэгчийн нэхэмжлийн шаардлагыг уншиж танилцуулъя. За, нэхэмжлэгч ил болор цэцэг нь 89 оны 1 сарын 1-ний өдрөөс 92 оны 10 сарыг дуустал Халзан сумын хөдөлмөр нэгдлийн харьяа инх амрын үнэний фермд сайлчнаар ажиллаж байсан. Зарим сард цалин бөө олгодог байсан. Халзан сумын архив шатсан тул зарим материал олдохгүй байна. Одоо тэтгэврт орох нас болсон тул ажилласан жилээр шүүхэр тогтоолох шаардлагатай болоод байна. Мөн нэрээ зөвтгүүлж ирэх хэрэгтэй гэж нийгмийн даатгалын байцаагч зөвлөсөн. За, дээрх онуудад ажиллаж байсан баримт лавлагаан дээр миний нэрийг Д болроо гэж гарсан. Тухайн үед нэгдэлд ажиллаж байсан нэгдлийн эрх бүхий албан тушаалтан Д болор цэцэг гэхийг Д болроо гэж дууддаг нэрээр бичсэн. Иргэний үнэмлэхийн нэр Д болор цэцэг гэсэн нэрээр явдаг. Би тухайн онуудад сайшнаар ажиллаж байсан үнэн. 2025 оны 5 сарын 7-ны өдрийн 11 дров 200 дугаартай хууль зүүн хэлцээ архивын тасгийн лавлгаа болон бусад нотлох баримтыг үндэслэн намайг 89 оны 1 сарын 1-ний өдрөөс 92 оны 10 сарын хүртэл Сүхбаатар аймгийн Халзан сумын хөдөлмөр нэгдлийн харьяа инх амрын үнэний фермд сайлчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэсэн ийм нэхэмжлийг шүүхт гаргасан байна. Энэ шаардлага дэмжиж байгаа юу? Дэмжиж байна. За, шаардлагатайгаа холбогдуулаад тайлбараа ярьчих. Хэдээс хэдэн онд хаана юу хийжсэн шүүхээр тогтоолгоё гэж байгаа энэ талаараа ярий да. Би 89 оноос 93 онд дуустал би энэ Камрын үнэ фермдээ саалчнаар ажиллаж байсан. 89 оны 01 сарын 01-ний өдрөөс 92 оны 10 сарын хүртэл гэж шүү дээ. Зөв үү? Зөв. За. Тэгээд ажиллаж байгаа тэгээд үнэ фермд хараад тэгээд ажилгүй болсон.
Хүртэл. Их хамрын үнэрийн ферм гэж хаана байдаг вэ? Энэ нөгөө нэг баруун хойно эндээс нэг 20 км гадар байсан. Энэ камерын үнэ ферм. За. Yes. Тэнгүүд одоо энэ үнэний ферм чи хаанхын харьяа? Одоо энэ нөгөө нэг барилгын нөгөө нэг шарга компани юу байсан? Харьяа байсан. Тэгээд нөгөө нэг улсууд нэг хувьчилж аваа тэгээд тарчихсан байхгүй юу? Үнэний ферм чи халзан сумын харьяа биш юм уу? Чи халзан сумын Тий, халзан сумын харьяа халзан сумын хөдөлмөр нэг. Чи эхлээд миний асуултыг сонс. За. Хөдөлмөр нэгдлийн үнэний ферм юм уу? Энэ хаанхын үнэний ферм бэ? Халзан сумын юу үнэ ферм. Халзан сумны хөдөлмөр нэгдлийн үнэ ферм. За. Тий. Тэгээд ухааны энэ камерт хонд. Тэгэхээр чи халзан сумын хөдөлмөр нэгдэлтэй л сайлчин байсан юм биш үү? Тий, харин тий тэнд байсан. Тэгээд нөгөө манайхан чи нөгөө юу хазангаас зарим дасарч ирээд энэ камерт үнэ ферм дээр байсан. Би тэр нэгдлээс юу яагаад даашаага ирсэн байхгүй. За хавцас зэрэг цугларсан нотлох баримтыг шинжилэн судлаа. Тэгээд яс. За жижигнэх юм ерөөсөө байхгүй. Энд чамайг айлгаж хичээх юм ерөөсөө байхгүй. Харин чиний одоо энэ зөрчигдсэн эрхийг чи нэмий чи сэргээж болох нь уу, яах нь уу гэдэг л ямиг яаж юм тий. За энд нэхэмжлэл байна. Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар байна. Тэмдэгтэй хураамжинд за 70,200 төгрөг төлсөн баримт байна. За энд баталгаажуулалтын хуудас байна. Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөлтийн энэ дээр 92 оны 11 сараас эхлээд 2000 оныг дуустал нөхөн тооцсон байна. За төрсний бүртгэлийн лавлага 68 оны 12 сарын 4-нд төрсөн. За халзан сумын хөдөлмөр нэгдлийн харьяа инх амрын үнэний фермд 89-91 онуудад сайлчнаар ажиллаж байсан. Дэ болроогийн цалингэнэ. Чи болор цэцэг биш юм уу? Харин тий нөгөө наадхи чи нөгөө энэ архивээс авахад байсан. Тэгээд нөгөө нэр нь дандаа нөгөө намайг нөгөө жоохон байхад болроо гэж ууцаар байгаад намайг болроо гэж яатсан байлээ. Энэ юун дээр нь гарч ирж байлээ. Би нэг юун дээрээс юу яснаа чи архиваас ухаж гарсан. Тэгсэн чи болроо гэд нөгөө жоохон багт нь дандаа нөгөө лосонгийн хайчгаа даш гээд тэгээд миний овг нэрийг буруу болгоцсон байлээ. Тэгээ би наадхи чи нөгөө нэг зөв болгох гээд. Одоо энэ чи дэ болроо юм уу? Чи хэний лосон даш болор цэцэг гэдэг байхгүй. Тэгсэн чи нөгөө дандаа нөгөө аавын нэрийг нөгөө дутуу даш гэж овгуулсаар байж байгаа. Тэгээд юу лосон дашийн дашаар нь явцсан байлээ наадхи чи. Намайг бол манай аав энэ цалингийн зэсийг тэгээд чи яагаад өөрийнхөө гэж үзээд байгаа юм бэ? Энд чи чиний овгч таарахгүй байна, нэр чин таарахгүй байна. Би ухаанд эртээд нөгөө юугаар архиваас өөрөө ухаж авсан. За өөрөө ухаж авсан. Тэнгүүд зя. Энэ тэгээд одоо дэ болроо гэсэн цалин дээр хэн гарын үсгээ зурж авсан? Нөгөө нэг хэн датгаас сүрэнгээ энэ нөгөө юу энэ байсан ш. Манай энэ камерт энэ тэр байсан. Чи асуулт ойлгохгүй байна. За энд би өөрөө надад чи архив ухаж авсан. Авсан уу? Тэгвэл энэ цалингийн нөгөө зэсэн дээр нь чиний гарын үсэг байсан юм уу? Миний гарын үсэг байсан. Нөгөө тий. Юу би нөгөө нэг ухаж аваад тэгээд юу яасан байхгүй юу? Надад чи нөгөө юугаар ороод за би өөрөө ухсан юм байхгүй надад. За иргэний хэрэг үүсгэсэн шүүхийн ажиллагааны баримтууд байна. За энд нөлөөллийн мэдүүлэг танилцуулсан баримт байна. За гэрчээр эм бод энэвш гэрчээ мэдүүлэг өгсөн. За энэ гэрчүүд юу гэж мэдүүлдэг юм бэ? За энэ ингээд алгажуулах хилцүүлэх зөвлөмжүүд байна. Ажиллагааны баримтууд байна. За гэрч энэ мэдүүлэг нь болохоор за лувсан ташийн болор цэцэг гэж хүнийг таних уу? Тань садан төрлийн холбоо байна уу? Байхгүй гэж энэ болор цэцэг хэдээс хэдэн онуудад тааны ямар ажил хөдөлмөр эрхэлж
байсан талаар өөрөө мэдэх зүйлээ ярина уу? Ил болор цэцэг 89-с 93 он хүртэл Сүхбаатар аймгийн Халзан сумын хөдөлмөр нэгдлийн харьяа улаан үнэний фермд сайлчнаар ажиллаж байсан. Улаан үнэний ферм нь их амар гэж газар байсан. Тийм учраас их амрын үнэний ферм гэж нэрлэдэг байсан. Би аж ахуй тоо бүртгэгчээр ажиллаж байсан. Улаан үнэний ферм нь 90 оны хувьчлаар аймгийн харьяанд орж байсан. Болор цэцэг энэ үнэний фермийг тарах хүртэл ажиллаж байсан. Би хамт ажиллаж байсан учраас ажиллаж байсан байдлыг нь мэднэ. Улаан үнэний фермд болор цэцгээс өөр болроо гэж хүн байгаагүй. Болор цэцгийг бид болроо гэж дууддаг байсан. За өөр алтан цэцгийн болроо гэж хүн байсан. 2 болроо байдаг байсан. За танаа улаан үнэний фермд чи өөр болроо гэсэн нэртэй хүн байсан юм уу? Байхгүй байсан. Байхгүй байсан. Байсал гэж штэ. Чи өөр хүний юм авчираад байгаа юм биш үсттэй. Үгүй тэр чинь нөгөө алтан цэцэг болроо гэдэг. Алтан цэцэг. Тэр алтан цэцгийн болроо нь юу хийдэг хүн байсан? Бид нартай зөвхөн нөгөө саалч хийжсэн. Саалч хийжсэн. За энд болохоор зэрэг дахиад өөр Энүш гэдэг хүнээс гэрчийн мэдүүлэг авсан чинь за ил болор цэцэг 8 дугаар анги төгсөөд Халзан сумын хөдөлмөр нэгдлийн үнэний фермд сайлчнаар ажилласан. 90 онд хувьчил болоход инх амрын үнэний фермийн талыг нь аймгийн барилга контор авчижсэн. Тэгэхэд ил болор цэцэг аймгийн барилга конторын харьяа үнэний фермд ажиллаад үлдсэн. Би тэр үед үнэний фермд агент хийдэг байсан. Болор цэцэг үнэний фермд 93 оныг дуустал ажилласан. Бид хоёр инх амрын үнэний фермд болор цэцгээс өөр болроо гэж хүн байсан уу? Өөр алтан цэцгийн болроо гэж хүн байсан. Бид болор цэцгийг дашийн болроо гэж дууддаг байсан. Аав нь лувсан даш гэж хүн байсан. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй. Инх амрын үнэний ферм анх улаан үнэний ферм нэртэй байсан. Аав ээж нь улаан үнэний фермд ажилладаг байсан гэсэн. За ийм гэрчүүдийн мэдүүлэг байна. За зэрэг нотлох баримтуудыг шинжилэн судлаа. Шүүх хурал завсарлахаас өмнө шүүхэд хандаж хэлэх зүйл байна уу? Үгүй чи 8 дугаар ангийн боловсрал эзэмшчээ чиний нэр мэрийг чи өөрөөр бичээд, овгийг чи өөрөөр бичээд авахад би одоо цалингаа өөрөө авахдаа энэ яага миний овог нэр биш байна гэж хэлдэг юм уу? Тэр нь тухайн үедээ нөгөө мэдэхгүй байсан. Мэдэхгүй гэсэн чи юу гэсэн үг юм? Мэдэхгүй гэсэн чи 8 дугаар анги төгссөн. Тэгээ 18 нас хүрээд одоо бүх юмыг ойлгох чадвартай юм болцсон хүн штэ. Тэгэхгүй чи одоо нэг юм дээр гарын үсэг зурхтаа чиний овог чи таарахгүй, нэр чи таарахгүй юм дээр энэ дээр зураг гэхэр чи гайхна үсттэй. Яагаад вэ? Би биш штэ гэж хэлдэг юм уу? Тийм юм байхгүй юу? Тэгээ одоо өнөөдөр шал өөр хүний юмыг миний юм штэ. Миний ажилласан байдлыг тогтоогод үг гэдэг юм. За шүүх хурал завсарлахаас өмнө шүүхт хандаж хэлэх зүйл байна уу? Байхгүй. За хурал завсарлыг дахин үргэлжлүүлж шүүхийн шийдвэрийг уншаа сонсгоно. Хуралдааны танхимаас түр гарахыг хүсье.